За байнгын орон дээр эрхэм гишүүд Монгол Улсын үндсэн хуулийн 25-ийн төр зүйл 1-8 заасан дагуу улсын хурлын хууль улсын хурлын босод шийдвэрийн биелэлтийг хянан шилжих онцгой бүрэн хэрэгтэй бөгөөд парламентын нээлттэй сонсгол бол улсын хурлын хянан шилжлын чиглэлээр хэрэгжүүлэх өндөр ач холбогдолтой олон нийтийн оролцоотой механизм болдог билээ. Монгол Улсын хурлын хянан шилжлын тухай хууль улсын хурлын чуулган хурлын дэгийн тухай зэрэг хуулийн хүрээнд 2020 оноос хойш Монгол Улсын хурлаас нүүрсний тээвэрлэлт, хөгжлийн банкны агаарын бохирдлыг бууруулах, COVID-19 цар тахлын үеийн төсвийн зарцуулалт зэрэг 6 ерөнхий хяналтын сонсгол, хүүхэд багчуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, эрүүл шүүл тулгах, хүнлэг бус хэрцгий хандхаас ангид байх, хүний эрхийн хэрэгжилтийн талаар зэрэг 4 хүний эрхчлөлийг хангахтай холбоотой хяналтын сонсгол, нэр дэвшигчдийн сонсгол 34 удаа, нийт 44 сонсголыг зохион байгуулсан байна. Энэ хугацаанд төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулдаг байна. Парламентын сонсгол зохион байгуулах нь өндөр ачлалтай хэдий ч сонсголын үр дүн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ түүний билет үр дүн тооцсон шалгах, үр дүнгийн сонсголыг зохион байгуулах нь парламентын аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний биелэлтийг тооцох нээлттэй сонс ач холбогдолтой юм. Иймд улсын хурлын хянан шилжлтын тухай хууль зохион байгуулсан хяналтын сонслоос гарсан санал дүгнэлт чиглэлтэй холбоотойгоор үр дүнгийн сонсголыг зохион байгуулахтай холбоотой эргэцсэн үндсийг хуульчлах шаардлага гаргалзан үзэж Монгол Улсын хурлын хянан шилжлтын тухай хуулийн дагуу зохион байгуулсан хяналтын сонслоос гарсан санал дүгнэлт чиглэлтэй холбоотойгоор үр дүнгийн сонсголыг зохион байгуулахтай холбоотой эргэцсэн үндсийг тодорхойлсон хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийн үр дүнгийн сонсгол зохион байгуулахын эргэцсэн үндсийг тодорхойлох бөгөөд уг хуулийн 6 дугаар бүлэг буюу Монгол Улсын хурлын хяналтын сонсгол түүний төр зохион байгуулалт холбоотой 26 дугаар зүйлд нэмэлт оруулахаар өргөн барьж байна. Байнгын орон дараа эрхэм гишүүдээ Монгол Улсын хурлын хянан шилжлтын хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөх хүсье.